За ер нь зүгээр тухайн жилийн төсвийг одоо хилцгээс өмнө төсвөрийн мэддэгдэл за түүний дараачийн 2 жилийн төсвийн төсөөллийг одоо өөрчилдөг энэ зарчим гэдэг юм уу соёл угаасаа энэ танхим тогтцсон байна уу. Тэгэхээр энэ бодлогын бичиг баримтын бас нэг тодорхой тоонуудын буюу макро эдийн засгийн 9 үзүүлэлтийг л яаж байгаа шүү дээ. Энэ үзүүлэлтнийг дээш доош нэг 15-аас 20% хэлбэлзэл байвал уг нь бид нар гар бүрхэ болмоор байна. Тэгээд төсөв гэдэг юм уу тухайн жилийн төсвийн хуулийн үзэл баримтлалт танилцуулга дээр эннийхээ учир шалтгааныг бол тайлбарлаа бичээд энэ үзүүлэлтээр явахгүй бол ингээ нэг тохируулга хийгээд ерөөсөө ямар ч нэг юм үр дүнгүй бичиг баримт батлаад бааха өдөржингөө сууж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь энэ тал дээр одоо болж тийм болцоо байд юм уу? Бас нэг одоо анхаарчмаар байна. За дээрэс нь яг зүгээр магадгүй дээр хэлбэлцлийг бас тодорхой интервалтаагаар хийж болно. За дээрэс нь дэлхийн одоо бас тодорхой бус байдлын индексээ бариад бас энэ асуудлыг хилцүүгүй юу ч гэдэг юм өөрчлөлт оруулахгүй юу гэдэг дээр үзүүлэлт шалгууруудаа тавиад явчмаар байна. Тэгэл ерөөс ингээд нэг тааруулж тоо тавьдаг бид өөрсдөө төлөвлөж төсөөлж чадахгүй байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ дээр нэг ийм өөрчлөлт хийж болох юм уу энийг бас нэг хэлж өгөөч гэж хүсэж байгаа. За дэлхийн нийтээр энэ тодорхой бус байдлын индекс өндөр байна. Гэтэл бидэд бас энэ төсөв дээр ч юм манай нөхцөл байдал дээр бүх зүйл тодорхой бус байна. Ахмадынхаа тэтгэврийг нэммээр байна. Багш нарын цалинг нэммээр байна. Харин нэмэхэд бол бид нар мөнгөтэй болох хэрэгтэй. Мөнгөтэй болох ганцхан салбар уул уурхайн салбар. Өнөөдөр уул уурхайн салбар дээр ерөөсөө байгаа эдийн ерөнхийдөө барьж авч зодож байна. За тэгээд цаашдаа ерөнхийдөө энэ уул уурхайн салбарын хөгжлийг дэмжих энэ геологийн хайгуулыг байхгүй. Газрын эвлийн хайгуул судалгаан дээр бид ерөөсөө юу ч зархаа боллоо. Магадгүй өнөөдөр зөвхөн эрс соёлын асуудал биш газрын гүний дулааныг бид нар судалмаар байгаа байхгүй. Тэгвэл бид нар өнөөдөр бүх суурин газрууд утаагүй болох магадлал байна. Энэ арангаа дээр жишээ нь халуун аршаан байна гэдэг бол цаана газрын гүний дулаан байна л гэсэн үг. Тэгээ бид энийг ашиглаж чадахгүй байна. Нордик орнууд болон тэр яг энэ газрын гүний дулааныг ашиглаж байгаа орнууд ч өнөөдөр эдийн засгийн дотоодын нийт бүтээгдэхүүн өсөөд эдийн засгийн үндэгдэж байгаа ч ерөөсөө энэ юм билээ шүү дээ. Бүх юм нь үнэгүй болцсон. Энэ чинь өөрөө иргэд мөнхийн эрчим хүч болчиход байгаа байхгүй мөнхийн дулаан. Тэгээ гол юм лугаа бид нар юу ч хийхгүй ээж ингээд одоо баахан юм яриад байдаг одоо баахан өөдрөг юм ярьдаг. Дараа жил нь орж ирэл нөхцөл байдал өөрчлөгдлөө гэж шилээ маажаал. Ерөөсөө ингээд нэг бие биенийгээ хурсан үзэгдэл ерөөсөө энд явж байна. Хинч төсөөлж чадахгүй байна. Нэг жилийнхаа төсвийг төсөөлж чадахгүй байгаа юм чи 3 жилийн юм одоо балдуушкаараа явах гэдэг. Үндэ хэлэхэд ийм л байгаа. Тэгэхээр ийм зүйлүүд байх юм аа. Тэгээд ерөн зүгээр ирэх жилүүдэд энэ геологийн хайгуул судалгаа газрын гүний дулааны чиглэл дээр ямар зүгээр хөрөнгө оруулалт бодлогын асуудлууд байгаа юм бэ гэдэг зүйл байна. За хоёрдугаар бидэд энэ тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэхийн чигүүргийн хуваарилт үнэхээр буруу байна. Жишээ нь би одоо нэг маамал хөдөлмөрийн ам байна. Хөдөлмөрийн асуудлыг за хариулт өгье. Сангийн сайд хариулах уу? За тэгвэл хэн? Дамжин нэм сайд хариулт өгье. За сайн зүрх гишүүний асуултанд хариулъя. Сайн зүрх гишүүн бол яг одоо яалтчихвол бас энэ манай салбарын бас нэг томоохон уурхаа дээр ажиллаж исэн туршлагатай л яг л хэлж байна. Бид нэр татвар одоо мөнгөний бодлого гэдэг юмнуудаар энэ нэр үнэхээр байгаа хэдэл мүлжих рүүгэл яваад байна. 800 тэрбумын зах зээлтэй нүүрсний одоо зах зээлд Монгол орн болсон том тоглогч болж чадж байгаа. Гэтэл 450 тэрбумын зах зээлтэй зэсийн зах зээл бид нар тоглож чадахгүй байгаа. Гол шалтгаан бол амнаатыг 21.6% хүргээ тавьчихсан байна. Уулын баяжуулах эрдэнэт үйлдвэр ганцаараа төлдөг. Дараачийн зэсийн төслүүд хийгдэх гэхээр энд ерөөс явахгүй. Хинч орж ирэхгүй. Энэ нөхцөл рүү орцсон. Тэгэхээр энэ амнааттай холбоотой за тэгэл одоо энэ бүхэл одоо өөр төрлийн их усрууд одоо газрын овер элемент ч гэдэг юм уу ураантай холбоотой асуудлуудаар хууль эрх зүйн өөрчлөлтийг бэлтгэж байна. Ойрын үед одоо засгийн газар оруулаад улсын хурл руу оруулж ирнэ. Ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлын дагуу энэ орж ирнэ. За хоёрдугаар асуулт бол энэ эрэл судалгааны ажлын зардал муу байгаа үнэхээр үнэн. Эрэл судалгааны ажил гэдэг бол дэлхийн бүх улс орон өөрийн хөрөнгөөрөө улсын төсвийн хөрөнгө оруулалтаараа геолог хайгуулын ажлын өмнөх суур судалгааны ажлыг хийдэг. Энд үндэсний аюулгүй байдлын асуудлууд, барилга байгууламжуудын асуудлууд, за гамшигын асуудлууд, газар тариалантай холбоотой асуудлууд гэдэг энэ хөрсөө
болон газрын хэвлэлийг тэр чигт нь ерөнхий судалгаа хийдэг юм одоо зардал гаргах хэрэгтэй байдаг. Харамсалтай нь энэ зардлууд бол жилээс жилд их муу байсан. Харин энэ жил бол сангийн яамны хамтаагаа бол бид нэр ярилцж байгаад өнгөрсөн жилээс 2 дахин их одоо эрэл судалгааны ажлын зардлыг тавьж байгаа. Болж өгвөл уг нь бараг 10-100 дахин их тавьж ээж Монгол орныхоо газрын хэвлэлийн аль хэсэгт нь одоо ямар минерал байгаагаа тодорхойлж хаана энэ эрэл судалгааны ажил гэдэг бол зөвхөн ашигт малтан дээр суурилж хийгддэг ажил биш. Хаана газар тариалангаа явуулах юм? Хаана одоо энэ газрын дулаантай холбоотой асуудлаа судлахыг хөгжүүлэх юм? Хаана аялал жуулчлалаа явуулах юм гээд энэ маш ач холбогдолтой ийм судалгаа бүх улс хийх ёстой. За энэ судалгаа бол эх жил бол нэлээд эрчимтэй одоо 2 дахин өсөж явна. За энийг өшөө дахиад нэмүүлэх ёстой гэдэг зарчмын байр суурьтай байгаа. За 3 дугаар асуудал энэ газрын гүний дулааны асуудал. Бас л одоо манад эрх зүйн орчин дутагдaltaй байгаад байгаа. Скандинавын орнууд ялангуяа хоошо тэр Айсланд гэж орн бий, Исланд гэж орн. За энэ оронд бол одоо бидний яриад байдаг том хэмжээний цахилгаан станцууд дулааны их усрууд бол ерөөсөө шууд эндээсээ хийгдчихэд. Манай Монгол орны урьдчилсан таамгаар бол бид нар дунд хэмжээний дулаантай орн гэсэн ийм тооцооллыг Исландууд хийдэг юм байлээ. Манай дулааны бараг 20 гаруй инженерүүд тэр оронд очиж судалгаа тооцоо хийгдсэн ийм тоо баримт бид нэр бас авсан. Тэгээ энэ эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр бас анхаарч ажиллая. За жавхлан сайд нэмж хариулт өгье. Төсвийн хүрэг за би хариулъя тэгвэл. Ер нь манайх цаашдаа бид энэ одоо GFS 86 гэдэг системд яваад байгаа юм. The Government Financial Statistics гэдэг олон улсын хуулиудсан OECD-ийн улсууд баримталдаг. Өөрөөр хэлбэл аль одоо өнгөрсөн зууны сүүлийн үед хэрэгжилж исэн энэ системтэй явж байгаа. За манайтай ижил төстэй ижил зэрэгэлтэй улсуудын хувьд бол бид бол арай урд нь явж байгаа, арай прогрессив явж байгаа. Манай хувийн секторын бол GFS энэ 14 гээд за бас арай шинэ юм систем рүү яваад орчихсон. За тэгэхээр энэ төсвийн хүрээтэй очиж яаж уягдах юм бэ гэж та асуух байх. Энэ бол бүртгэлийн асуудал байна. Бүртгэлийн асуудал. За хувийн сектор маань ашгүй ингээд бидраас хамаагүй төрүүлээд ингээд явчихсан. За төрийн санхүүгийн удирдлагын систем маань энэ орчин үеийн За сайн зэрэг гишүүн тодруулж суй. Маш энгийнээр л уг нь хэлчмээр байна. Тэгээ сүүлийн үед бас нэг юм байна. Хуулийг юу үгүйсгэх, төсөвт одоо ачаал өгж байгаа нэг 280% 1060 залтыг хүчингү болох байдлаар ч юм уу асуудлыг шийднэ гэдэг. Гэтэл тэр хууль болгоны артлын залт дээр чинь нийгэм зайлшгүй хөрөнгө оруулалт хийж явах тодорхой эрх ашиг нийгмийн харилцаанууд байгаа байхгүй. Тэгэхээр би юу хэлэх гээд байна гэхээр энийг сангийн яам хийж байгаа зөв байна. Би энийг шууд үгүйсгээгүү зөв. Ерөн зүгээр ерөнхий сайдын буюу засгийн газрын ганц юм бол үндсэн хууль болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон даяар зохион байгуулах. Энийг байнгын доктортой судалж идэг Law Review Commission буюу энэ загварыг бид нэр ерөнхий сайд дэрэгдээ авч энэ хууль тогтоомжийн агентлагийг байгуулах ёстой юм. Ингэж энэ аль хууль ямар ачаал өгöd байгаа, нийгэмд ямар үр дүн үүсгээд байгаа. Ийм их зардал гарчаа шударгаас тогтоож чадж байгаа юм уу? Ийм их зардал гаргачаад яг тэр эдийн засгийг одоо өсгөж чадж байгаа юм уу гэдэг дээр дүгнэлт өгөхгүй бол юуг зүгээр бүгдийг үгүйсгээд ер нь хуулиас сууж энэ одоо төсөвч өсчөөд байгаа шүү гэдэг юм сүүлийн үед ярих хандлага руу орлоо шүү. Тэгээ энэ чи бидний л одоо популист маягийн хуулиуд баталсны одоо гор шүү дээ. Тэгээ энэ чи За жавхлан сайд нэмж хариулъя. сайн зэрэг гишүүнтэй санал нэг байна уу? За тэр хуулиудыг өөрчлөөд за бид нар тэтий хүн давааш байна. За үнэхээр одоо болдог бол тэр хуулиудыг өөрчлөөд энэ төсвөр ирж байгаа энэ одоо төсвийн хууралтуудыг нь зогсоож. За тэгвэл энэ нэг удаагийн арга хэмжээ. Тэм нэг уртнастай арга хэмжээ болж чадахгүй. Магадгүй дахиад 4 жилийн дараа 8 жилийн дараа дахиад ямар улс төрийн зорилтууд тавиад ямар популист зорилгоо тавиад дахиад хуулиа эргэж өөрчлөх нь бүү мэд. Харин сая миний ярьж байгаа энэ системийг өөрчлөх нь бол энэ нэлээд хамаагүй уртнастай. Магадгүй дахиад 50 жил явах ч юм уртнастай. Тэгэхээр энэ нөгөө нэг системийн бүртгэл маань өөр болоод ирэхээр уул уурхаагаас хамааралтай энэ хэд савлгаанууд маань энэ төсвүүдээр төсвийн хүрээн дээр нөлөөлөлүүд нь хамаагүй багасаад ирэх юм байна. За энийг бол одоо бүртгэл талаас нь олуулахын тулд нэлээд тийм цаг хугацаа хэрэгтэй. Гэхдээ ер нь бол энэ эхлээд бид нар уртнастай системүүдөө зоригтой барьж авах хэрэгтэй. За ойрын хугацаанд одоо шийдлүүд нь бол таны ярьж байгаа. За одоо энэ бид нар татварын шинжилэл гэдэг байна. Маш өндөр өртөгтэй. Энийг одоо богино хугацаанд хийхийн тулд төсвүүдээр ирж байгаа энэ
За Сархтын Зулбгаар гишүүн асуулт асууя.